Энгэртээ нааж элгэндэн тэврэх гэж эжим минь намайг төрүүлээ бизээ. Энгэртээ наа элгэндэн тэвэр эрхлүүлэхүүгээ эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртээ өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ олсон үрээ хайрлах тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна. Сайн байна уу үзэгч сонсогчдоо. Энгэр зүйлтэй эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манай зочноор Архангай аймгаас ирсэн Маргад эрдэнэ. Сайн уу Маргад эрдэнэ? Сайн уу. Ээж үлзий сайхны хамт хүрэлцэн ирсэн байна. Таяртай энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлжиж гэнэ үү? Сайхан үлжиж байна. Сайхан үлжиж гэнэ үү? Сайхан үлжиж байна. Хот ямар байна? Гоё. Гоё байна уу? Аагаа. Яасан чихэн дээр нь дунгаараад байсан чинь сонирн байна уу? Зүгээр үү? За. За, Маргад эрдэнэ. Одоо бид хоёрыг, бид гурвыг хүмүүс үзэж байгаа, сонсож байгаа. Чи өөрийгөө энэ хүмүүст танилцуулаад өгөөч. Чамайг хэн гэдэг вүлээ? Маргад эрдэнэ. Чи хэдэн настай юм? 16. 16 настай тий? Чи хинтэйгээ амьдардаг? Батон зэгчээ, ганжя. Истролж би тавуулаа. Тавуулаа амьдардаг юм уу? Аавтайгаа 6 ам бүлтэй. 6 ам бүлтэй. Хаана амьдардаг вүлээ? Хотод. Хаанаас ирсэн бэлээ? Архамгийн жаргалсан юм. Архангай аймгийн жаргаланд сумаас ирсэн юм тий? Асаад баг. Сайн та? Асаад баг. Асаад баг. Бүр багаас ирсэн байна. За. Хотод ирсэн ямар байна? Гоё. Гоё байна уу? Юугаараа гоё явах юм? Хотод хөгжлөл. Хөгжилтэй байна. Тий. За. Хөгжлөө. Ямар хөгжилтэй байна? Амар нарийн асуусан уу? Зүгээр. Чи гадуур их явв? Явсан. Хаагур яв? Дэлгүүр орсон. Дэлгүүр орсон. Өөр Хадгасаараа. Чи гадаа ганцаараа байрныхаа тэрүүр тоглодгоо? Тоглодгоо? Тий. Ямар тоглоомор тоглох юм? Гар бомбог. Гар бомбогоор. Газар теннис. Газрын теннис. За. Бокс. Бокс үзэх зуртай. Үзэх дуртай юу? Тий. За. Өөр байхгүй. Чамд найз байна уу? Бага. За. Хин гэдэг найзтай вэ? Найзууд нь хэмлээ ангийнх найз мэзүүд. Намэрдэн. Нами эрдэнэ. Хастмаа. Дарангаа. Оянга бодлоор яа. Зөндөө бол найзтай байна тий. Чи найзуудаа сайн уу? Та нар энэ өдрийн мэндийг хүргэе гэд найзуудаа мэд дамжуулж болно шүү дээ. Тий. Багшийн хин гэдэг. Бодлоор махс. Чи хэдгээр анги төгссөн бэ? 9-р анги төгссөн. 9-р анги төгссөн үү? Болормоо багш. Багангийнх нь багш хин гэдэг үлээ. Мөхтөр багш. Захирал нь мөхтөр. Багангийнх нь багш хин блэ өсөх заасан багш нь. Амгалан бат багш тий. Эрэгтэй багш юм уу? Эмэгтэй. Тий, багш нартаа баярлалаа гэж хэлээрэй минь. Багш нартаа баярлалаа. Хайртай шүү. Танай ангид хэдэн хүүхэд байдий? 20 хүүхэд. 29 хүүхэд. Бас олон юм тий. Тий. Ангийнх нь хүүхдүүд чамайг одоо санаж байгаа болов? Санаж байгаа юу? Чи нутгаа санаж байна уу? Санаж байна. Нутг нь гоё юу? Гоё л. Нутаг юу хийдэг вэ чи? Хөдөө нутагтаа юу хийх вэ? Юу хийдэг лээ минь? Төлөө оруулдаг. Автагаа ганцаа явдаг. Хондоо явдаг тий. Хондоо явна. Хондоо явна. Юундаа явна гэнэ? Усандаа. Ус зөөх юм тий. Хашаа ороогоо цэвэрлэн тий. Миний ус нар явна. Гэрээ ажилд айлхэр үү? Хагашуур. За өөр юу? За. Хоолоо хий. Тослно. Тоос ярьж. Солиордаг. Ямар мундаг юм бэ? Их л ажилсаг охин байна шүү дээ, тий? Чи хэдэн ихчтэй вэ?
Дөрөв ихчтэй. Ганц гадаад явсан. За. Гадаад явсан гинэ. Тий. Анаа Солонгос явсан. За. Тий. Тэгээ Бадманаа ажиллаа хийж байгаа. Шкянаа ажиллаж байгаа. Сургууль хичээлдээ явж байгаа. Хичээлдээ явж байгаа. Одоо чи хинийд байдгийг? Одоо хинийд байгаа. Хинийд одоо энэ дээр энэ ч анаа нар дээр байгаа. Анаа нар дээр байгаа юм. Гоё юу анаа нар. Чи тэгтээ бас тусалж л байгаа зү тэ анаа нартаа. Чи ингээд нөө уншиж бичиж чадна гэсэн тэ? Чадна. Та одоо би ээжтэй жоохон хууч хөрөдгөө. Тэгээд аягүй төвшөөрл авахгүй л тэ. Анх одоо ингээд нөө нэг давны тухай давны хам шинжийн талаар хизээ яаж сонсч ирсэн бэ? Хүүхдэд одоо охиныгоо төрүүлэхээс өмнө ер нь мэддэг байсан уу? Гүү штэ одоо ерөөс тэр талаар бол ойлголт ерөөс муу байсан л та нөгөө. Тэгэл охиныгоо төрснөөс хойш баг манай хүүхд чинь 9 сар болоод даунтай гэж онцлогдсон шүү дээ. Эхлээд бол мэдээгүй бид нар ч өдөө суманд. Тэгээд 9 сар гарантай онцлогдвол тэгэл тэрнээс хойш даунтай гэдэг одоо ямар юу байдаг юм л гэсэн ерөнхий ойлголтыг авч байгаа. Хаана онцлогдсон гэсэн үг? Тэр эхнийхээс ирж ээж онцлогдсон. Оо тийм үү. Тий эхнийхээс эмдэг дээр ирж онцлогдвол нэг л тийм өөр байсан ингээ эмч явуулсан уу? Эсвэл зүгээр өөрсдөө эмч нөгөө биеийн өвдөөд юу байсан? Ер нь тэгтээ л өөрчлөлт байсан л та. Ерөөсөө гидсэнд байхад л баг хүүхд чинь баг мэдэгддэг юм блэ. Би нөгөө 6 сар мартай төрхөөсөө өмнө үзүүлэхэд нэг л хөдөлгөөн муутай юм шиг. Тэгээ нөгөө багийнхаа эмчт би хэлчихсэн байхгүй хөдөлгөөн муутай байдаг юм уу та гэд. Тэгэл нөгөө хөдөө баг хөдөө болохоор нэг анзаарахгүй явсаргаал хөдөө сумандаа төрөл. Тэгэл нэг жоохон тийм туранхаа моронхаа дөө хүүхэд гард тэмлээ шүү дээ. Ер нь андшгүй төрөөл андшгүй. Андшгүй байсан уу те? Ер нь бол яг ээжинүүдээр андшгүй л байгаа юм чинь. Арай л тийм сулах юм. Арай л өөр харагдаад байсан уу? Тий. Тэгэл ерөөсөө арайж ярихгүй болоод жоохон нэмэлт тэжээл мижээл хөхтөө ямар байсан сул байсан уу гайгүй. Тэгэл 9 сар болоод нэлээ хүнд өвдөөл ханаад манад төрсэн чинь уруул муруул нөхрөөд бөөр уучраа олохгүй байгаадсэн чинь аймаг руу яваал аймгаас ихнэлхс руу яваал тэгэл ихнэлхс ирж ижил ерөнхийдөө онцлогдсон. Хин Маргад Эрдэнэ маань хэдэн он төрсэн бэлээ? Маргад Эрдэнэ 2009 он. 2009 он төрсэн бай тээ. Гижигэн хүрээд байна гэнтэй чихэнд нь. За. Тийм тэгээд тэгвэл 2009 он гэлдэг чинь бол бас л сүүлдлэн л та. Тэгээд юу одоо ингээд онцлогдоод даунтайг сонсоод ямар сэтгэл ингээд төрсөн бэ? Гэхдээ яг тэр үедээ одоо нөгөө даун гэдэг талаар нэг нарийн ойлголтгүй учраас одоо нэг тийм хүн дээр үл хүлээж аваагүй шүү дээ нөгөө нэг одоо ямар бүр яг нарийн юмыг мэдэхгүй учраас за ямар ч бас нэг тийм л ийм юу бэндал гэж бодсноос ш жоохон л өөр л хөвгт бэндал гэж бодсноос ш тийм нэг хүн дээр үл хүлээж аваагүй л дээ. Тэгэл яваандаа нөгөө ингээл цаашаа зүрх мөрхний гажиг мажиг гээл яваад ирэнгүүт жоохон хүн юм даа гэж бодож байгаа. Тий. Зүрхний гажигтай. Тий, зүрхний давхар гажигтай. Тэгээд хаалганд орсон ороогүй юу? Хаалганд орсон 2 удаа орсон. Эхлээд нөгөө шигнийхаа артерийг бөгжлөх хаалганд ороод дараа нь үндсэн зүрхнөх хаалганд ороод тэгээд бас жоохон амжилтгүй болоод яг бүтэн бол зүрхээ нөхөж чадаагүй л яа цаорхоо. Том уу? Зүрхнийхэн цаорл том 2 цаорхотой том юутай хэтгтэй. Том тий. Тэгэд ер нь сонсгол хараа ямар хөө. Ер нь дагалдах нөгөө даавны хам шин чинь дагалдах бас нэг өвчнүүдтэй. Тий. Тэрүүгээр илүү их хүндрэл авчих гад байдаг. Тий. Ер нь бол тэгээ нөгөө ханаад манад төрхээр яг нөгөө нэг тэр зүрх уушиг талаа бариад уруул муруул нь хөхрөх амсгаадах тийм шинжүүд нь илүү. Ер нь бол их л амгалан юу юм байхгүй жаахан хүндрэх гээд байдаг байхгүй юу. Тэгэл аль болох нэг биеийг өвтөхгүй шиг л байж байвал тэгэл болдго юм дөө ер нь. Өвтчихгүй л байж байвал өвдөхөөрөө л хүндэл хүрээддэг байхгүй юу. Тэгээ яг сонсгол юуны хувьд сонсгол жоохон бууралтай. Тэгтээ бол гайг. Хараа болохоор нөө сүлийнхаа хаалгаан дээр ороод жоохон хүнд айгу хүнд орсолтой сүлийн хаалгыг хүндрэлт. Тэгээ тэрнээсээ болоод нөө нэг жаахан хараа мараа муудаж тогтсон шүү дээ. Тийм үү. Тэрнээс уг нь бас гайгүй байсан уу тий. Гар хөлийн нарийн булчингууд нь юу н ямар хувь нарийн юмнууд хийх
Одоо жишээлбэл үдээс үдэх, товч, цахилгаан ингээл нэг нарийн юмнууд байдаг шүү дээ тий. Үзэг харандаага барьж байгаа нь хүртэл ямар хуу барьдаг. Яг үзэг харандаа марандаага барихад бол гайгүй үдээр мүдээр товч мөш тиймэрхүү юм дээр нэг жаахан хэцүү. Жохон сул байдаг Сул тий. байдаг тий. Ингээ багада байхдаа юу яаж яснаа одоо ингээд мэдрэх чадвар нь одоо тийм сул юм шиг санагдчихсэн үү? Жишээлбэл хүүхдээ ингээ хөхүүлэхгүй байхад уйлахгүй байдаг ч юм уу те. Үлсөөл хүүхч нэг үлсөөл уйлдаг, тавгуутай л уйлдаг, тиймэрхүү шинж тэмдгүүд одоо яад үлслээр урдан 4 5 ингээ төрсэн байгаа шүү дээ. Манай маргад эрдэн маань нэгдүгээр одонгийн хүүхдгээд байгаа шүү дээ. Тэгээд ийм хүүхд урдлынхаа хүүхдүүдтэй харьцуулахад уйлах чанар одоо юу гэдэг те. Тийм шүү дээ. Тиймэрхүү юм жаахан арай сулхан талтай шүү дээ. Ер нь бас тэгэл ер нь биеийнх нь хөгжил сулхан байгаад байдаг байхгүй юу нэг тийм. Ерөөсөө ингээд толгоогоо даах нь хизээ байсан. толгоо юугаа даах чадвар ч ер нь ой өнгөртлөө сул байсан. Хөлд орох чадвар нь бас жаахан оройтдаг юм байна шүү дээ. Харин тийм Яг бүтэ 2 нас хүрэл хөлд орсон. хөлд орсон уу? Тийм тэгээ бүр ингээл нөгөө юм төшүүлэл зогсохоор ингээл сул унцдаг. Тэгэл одоо яана түнх мөнгөн ултрах юм тэгвэл айх юм байс л та. Тэгээ яг нэг бүтэ 2 ой хурж ижил хөлд орсон. Хөлд орсон уу? Тэгэд одоо ингээд эмчнэраар ингээ үзүүлэхэд ер нь ямар зөвлөгөө өгдөг байсан бэ? Манай энэ маань жоохон уйдгарсан шиг байна. Юу агаар Нойр нүрдсэн. ер нь Хүрээгүй. За. бучин мучингийн чангалах тэгээд аль болох агаарч хэрэгжүүл гэсэн юу л өгдөг юм бэлээ. Тэгээд нөгөө хөдөр бид нар чинь хөдөө байдаг болохоор шар сүмөнд оруулах ч юм уу тэгээд илс мэлсэн дээр тоглуулах аль болох агаар усанд тэгээд ус мус бор цайнд оруулах ч юм уу тийм биеийн чангалах тал дээр их зөвлөгөө өгдөг. Нөгөө бучин сул хөгжил мүжтэй байдаг гээл. Тэгэл явандаа хилд орохгүй жоох удаал эрэнгүүд хил засал масл гээл их Явжсэн үү? тий. Ер нь бол багада нэлээд арчилгаа шаардсан тий. шаардсан. Харин тийг нь нэлээд арчилгаа шаардна. Нэг ингээд тогтоогоод авал бас учиртай тий. Тий харин. Тэгэд ингээд одоо маргад маань юу сургуульд ингээд сураад уншдаг, бичдэг, ингээд найз нөхдөд боллоо. Тэг ингээд ганцаараа ингээд орчинд байхлаар ер нь ямар хөө байх юм? Анги дотроо ер нь ямар хөө Анги байдаг вэ? дотроо ингээл орохороо ер нь бас жоохон ганцаардах шинж байдаг л та ажиглагтал. Тэгээ яг нүуний багш магш нь сайн зөвлөөл хүүхдүүдтэйгээ хөрхөн ангийнхантаа бол ер нь бас яг нийтч талдаа бүр нэг тийм юм биш. Одоо харин ингээд нүг энэ хавраас хойшчод ингээл ганцаараа гэртээ байгаад байгаа болохоор ерөнхийдөө л нэг тийм жоохон ганцаард маягтай. Жожиграхгүй дээ нү? Тий. Утас үзэл, өгөө зургт үзэл. Тэгэл ингээл бидний чи юм хэлэхээр заримдаа хүлээж аван заримдаа хүлээж авахгүй ч юм уу нэг тиймэрхүү шинж ер нь бас гарч ирж шүү. Тэгээд Одоо ингээд хувц мувцаа өмсөх, өөрөө сонгох, дэлгүүр хашаа явхад одоо ер нь сонголтуудыг аль хэр хийдгүү? за одоо тэр болгон дээр бид нар их нарийн одоо Анзаарч гаргаад байгаагүй. өөрийг нь явуулахгүй ч юм нэг тэгээд байхгүй. Одоо ингээд дэлгүүр давуулаад явж байгаа. Би энийг авъя, энэ гоё штэ гэдэг өөрөө ингээд сонголтоо хийгээд тэгж явах нь үү? Гүү ер нь бол явах одоо ингээд нэг хүнсний дэлгүүр мэлгүүр ороход би энийг авчмаар байна. Энэ гоё байна, энийг авъя таалагдж байна. Тэгээ одоо л ер нь нэг жаахан зав харж байгаа дэлгүүр мэлгүүрээр дагуулж явж бас өөрийн яа гэж бодож байгаа л да. Ирээл бид нар нэг удааг бас жоохон төхөн жорeel байж. Тийм. Тэгэд харин одоо хүүхдийн төлөө ингээ хотод орж ирж байгаа шүү дээ тий. Хүүхдээ ер нь хөгжүүлээ, 9-р анги төгсчлөө, нэг мэрэгжилтэй болгоё, боловсролын цааш нь хөгжүүлэе гэх зорилгоор одоо орж ирсэн тий. Ер нь ингээд хүүхдээ жоохон хосроод ороод ирсэн учраас юмнаас ингээд нэг жоохон таслагдчихлаа шүү дээ тий. Манай энэ маргад маань ер нь юунд сонирхолтой байна? Яг юугаар чигж хөгжүүлвэл болмоор юм шиг ингээд хүүхдээ анзаардаг вэ? Манай ч одоо сургуульд суугаад яасан тэгээд өөрөө бичиг үсгэн тайлгсан ном их сонирхдаг. Тэгсээр нэ өөрөө би спортоор сонирхно гэдэг байхгүй. Тэгээд одоо спортоор нь гэхээр яг яах нь уу. Тэгээ бид нар ирээд одоо сая нэг хэсэг ингээд нэг усан бассейны сургалтанд явуулж байгаа. Тэгээд өөрөө ус мсанд одоо яг бүр айхтар сэлээд авахгүй ч гэсэн бассейнд ороод хөрхөн яваал. Сонирхолтой байна тийм сонирхолтой 5 6 удаа явсан тэрэндээ яваад байгаа. Тэгэл ерөнхийдөө ер нь тэгэл нэг өөрийнх нь сонирхлын дагуу ямарч байсан нэг
бас боловсрал юм эзэмшүүлээ л гэж. Өөрөө л их том штэ би шүтээс суун. Бакалавр, магистр болно гэж айгүй тийм том зорилготой миний үчи. Тэгээд Шүтээс гэж хэлхийг бодоход эгч нарын хин нэгin шүтээс байдаг гэсэн үг үү? Бакалавр гэдэг. Тийм манай хүүхдүүд Монгол их сургууль сарддаг хоёр хүн маань. Тэгээ нөө шүтээс ойрхон мархан гэдэг нь хэлэхэд юм. Тэгээд миний үчин гар бөмбөг их сонирхдаг. Тэгээ баян үзэн багуудыг дэмждэг багтаа тэгээд. Тийм үү? Тий. Амар монтаг гэдэг. Хөрхөн тий. Тэгээ ер нь ингээд яг хэрвээ эгч наргүй байсан бол яах байсан бол гэж ер нь бодогдож байна. Одоо эгч нь хэдэн насны зөрүүтэй яг дээдлийн эгч нь? Дээдлийн эгч нь 2 насны эгч. Тэрний дээдлийнх нь? Тэрнийх нь одоо 2004 оных гэдэг чинь 5 насны эгч. Тэгээд ингээл 2 3 л ингээл зөрүүтэй л юм байна тийм үү? Тэгтэл ер нь ойролцоо тэрсгэн л юм шүү дээ хоорондоо. Тэгэхээр яриа хөөрөө эгч нарын яриа хөөрөө ингээд сонсоод өөрөө бас ингээд айгүйх дүгнэлт хийдэг байх л та тийм байна. Тийм. Тэгэхээр ерөөсөө бас эмчнэр хэлдэг байхгүй юу? Азтай юм аа олон эгч нартай гэдэг. Харин тий азтай. Тэгэхээр ерөөсөө бас ийм хүүхдүүд чинь ингээд гэр бүлийн орчин айгүйх нөлөөлдөг. Хөгжүүлж яах тал дээр үл ингээд бид нар чинь ерөөсөө байнгын харилцаатай. Нэг зүгээр байхгүй ярьж яадаг хоорондоо бид нар чинь амьд харилцаатай. Ингээл ундаа ухтаа ширээгээ тойрол суучна хоолоо идэхдээ ширээгээ тойрчин. Тэгэл хичээ сургууль явхад дүүгээ дагуулаад явна, хөтлөөл явна. Шулганаал замдаа байнга юм яриад ирж чихтоо. Тэгэл аав ээж нь ч гэсэн аав ч гэсэн ерөөс айгүй хөгжүүлдэг ш тохноо. Тийм үү? Тий. Байнга ерөөс ингээл тасралтгүй юм ингээл яриад хэлийг хурцлаад бүр айгүй тийм. Аав нь ямар мэрэгчлээ? Аав нь малчин. Тий. Та ямар мэрэгчлээ? Би бас малчин. Тий. Ер нь бол яг эднэрт намайг би бас нөгөө даамтай хөвтэй юм чинь тэгээ бага байхад мэдрэлийн эмчтэй гэжсэн. 2 настай дүүтэй болгочвол их зүгээр гэд. Яагад бол манай дээдлийн хүн маань бол нийлээ 10 насны зөрүүтэй болохоор тасарцсан. Тэгээд нэг болохоор нөгөө нэг ганцаараа хөвгөлтэй болохоор ярих хин бэ гэвэл би л одоо нөгөө харж байгаагаар өдөрт ганцаараа ингээл хүүхдэд хардаг болохоор ярьдаг байсан. Тэгээд байгальтай хамт байх гэдэг байсан. Ердөөсөө л гаргаад ингээд яг байгальд одоо хотод бол гадаа гаргаад энэ шорон дээр тавьчихал гэдэг байсан байхгүй юу? Та нар бол давуу тал нь юу гэвэл яг л ингээд шууд гараал байгаал. Шууд гэрээсээ гараал байгаал тий. Цаас хүмүүс одоо юу тий бороо, сайлах, шуурга дөрөв улирлыг бол дөрөв л ингээд айгуу сайн мэдж байгаа шүү дээ тий. Хэдэн улирал байдгийг маргадаа. Өвөл хавар зүүн амар. За чи айл улиралд дуртай вэ? Хавар. Хавар дуртай мó? Яагаад хавар дуртай лээ? Мал төлөв. Мал төлдөг болохоор үү? Тий. Одоо ямар улирал вэ? Одоо цаас ороод Өвөл. Өвөл ямар баяр болдог вүлээ? Өвөл ямар баяр болдгийг хүмүүсийн дуртай нэг гоё баяр болдог штеп. Тий. Ямар баяр вүлээ? Мөсний баяр болно. Өөр энэ шинжил болно. Энэ юу вүлээ? Энд байгаа тэр юу гэдэг лээ? Гацуур. Ёлк. Ёлк гэдгүү гацуур гэдгүү? Гацуур мод байна тий. Танах гэртээ юм ёлко зассан уу? Гацуура зассан уу? Засаагүй л байна уу? За одоо чи хичнэрээ хэлэх нь шүү дээ. Миний ёлкыг хурдан засаад өгөөч ээ гэд. Дуртай үсттэй. Дуртай. За. Өвлөө улиралд болохоор хамгийн гоё баяр нь тэгвэл шинжил үү? Тий. Мөсний баяр. Та нар мөсний баяр гэж болд юм уу? Тий. Мөсний баяр болно. Мөсний баяр дээр юу хийх үү? Чи мөсний баярт яаж оролцдээ? Мэдхгүй байна. За. Оролцоогүй. Тий, анаа орсон. Зүгээр сонсохоор. Тэгтээ очиж үздэг. Үзнэдээ. Наадам төвийн үзэн. Төвийн наадам үзэн. Тэр нь ямар улиралд болдیں۔ Наадам чинь? Хизээ болдог үлээ? Ногоо ургаад. Хав намар биш. 100 бол. 100 бол. Тий. Наадам бол 100 болох нь шүү дээ, тий. Тэгээ хаврын улирал дуртайг нь ямар гоё юм тий. Би хаврт аяг дургүй идэг гэсэн байхгүй юу? Шороо шуураал ингээл хуйсганаал дулаахан байжснаа гинтх оройн ингээл яг нэг өдөр 4 улирал дөрүүлээ болдог. Өглөө 80 сайхан нартаа зун шиг ингээл байжснаа хуйсганаал хавар намш ингээл салхилж яснаа цас ороод цас орно бороо орно тий. Бүх ингээд яг тэрүүгээр бас хаврын улирал нэгдүгээрт онцлогтой. Одоо л би бол хаврт их дуртай болоод байгаа. Ирж байгаа улирал тэгэл бүх юмны эхлэл гэд
баг одоо баг юм уу хүүхэд байхдаа бол би дургүй байсан. Дуртай улирал маань юу вэ? Намар байсан байхгүй юу? Намрын улирал их дуртай. Гоё юм шар өнгөтэй, ногоога бүх юм болцсон ингээд болчдөг байсан болохоор. Тариа хүртэл болно Тий. тий. Тэгдэг байсан. Чи ямар улирал дуртай гэсэн бэлээ сая? Хавар дуртай гэсэн тий? Мал төлдөг гэсэн тийм үү? Тий. Чи тэгвэл мал төлж байгааг харсан гэсэн үг үү? Харсан. За, ямар малыг төлж байгааг нь харсан. Танах ямар малтай юм бэ? Ингээд. За ямар малтай л манайх өхөр байдаг. Өгөөд хөл. Тэг өхөр тугаалдаг шүү. Баян хурах. Хойно ямаа хураг шиг. Хойно ямаа хураг шиг. Мал төлөхөр хөөх мэд. Тий нөгөө нь л хураг. Ишгнүүдээ ингээ гэртээ оруулаад ир тий. Ишиг хургаа жижигээ. Тийм үү. Чи тэрвэрдгүү? Тэрвэрдэг. Тийм үү. Эрхэлдэг. Эрхлүүлдэг тий. Яа ямар хөөх юм бэ? Ер нь яаж дуурдیں۔ Маяг л дуурах уу? Тий ямар хөөх юм бэ? Нэр ишиг чинь хөөх юм тий. За чи тэгээ ишгээ яаж хоолдог вэ? Хоолыг үгжаараа. Үгжаар уу? Үгжаар юу гэх юм? Шүү. Сүү өгдөм үү? Тий. Яасан мундаг юм бэ чи? Чи ер нь галаа түлдгүү? Түлдэг. Энэ гал түлж чадах уу? Түлнэ. Цагтаа түлж чинь. Тийм үү. Шүзэнт зураад ингээ асах үгүй юу? Асцсан байгаа галыг бол тордоод байх юм уу те? Тордоо тий. Үнсээ мунжигчин. Үнсээ урагш нь олгож байгаа л тий. Бужигнуулаад түлнэ гэж. Үгүй болно шүү дээ тий. Болж л шүү дээ тий. Чи өөрөө хувцас угаах уу? Угаадаг уу? Чи ер нь дуудуулах дуртай юу? Дуртай. Таван төвхтөд нөгөө нэг урлаг спортод сонирхолтой. Дуудуулах дуртай тий. Хонхны вэр. Нэрээ сайн хонхны. Тий. Хонхны вэр. Гоё болсон уу? Гоё болсон. Одоо өрөмжлөгөө. Чи хонхны вэр дээр яасан? Дуулав уу? Дуулсан. Уйхан захир аваар. Уйхан цэнхэр хаврыг дуулсан юм уу? Тий. Чи дуулж чадах уу одоо? Чадна. Чи нэг дуулаад үзүүлдэ. Би сонсъё. Гинхэн насны өлөө юугаан өрөөдөх юм шиг санагдаж байсан. Гэрэл хотоор өнгөрсөн жилүүри хүнсэн даа мэт марадахгүй эрдэмис ураа дожнаг алхадид дөрнө бэрдэ эрдэнда зохгийгээр аллагнтэй зүүдэн алмастай. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Мундаг юм биш. Чи шүлэг мэдхүү? Мэдхүү. За яах вэ? Зүгээр хамаагүй. Тэгэд уншдаг, бичдэг болцсон тий. Одоо ээжийнхээ утасны дугаарыг чи мэдхүү? Мэднэ. Хидий. Ээж хараар түжнүгний бараа Биш. Ээжийнхээ утасны дугаар хэдүүлээ? 95 95 танилцаад нэг. Болж лээ. Хэрвээ ингээд одоо хотод ингээд төөрцөн тохиолдол тий. Юм дэлгүүр хоршоонд ингээд явж төөрөх асуудал гарна шүү дээ тий. Бид нар чинь ингээд нэг үзэл ингээд л идэр чинь сонирхолгүй бол яваад өгнө шүү дээ. Тэгээ би бас нэг дэлгүүрт явж байгаа хүүтэйгээ төөрцөн байсан. Тэгээд өөрийнхөө утасны дугаарыг чийжлүүлсэн байхад нөгөө худалдагчаас очиод гуугаад би ээжээсээ төөрчлөө энэ лүү залгаад өг гээд ингээд утасны дугаарыг хэлчихэж байгаа байхгүй юу. Тэг яа ингээд мэдж байгаа нь аюу сайн байдаг. Тийм мэддгийм энэ үчин сургууль дээр нөгөө нэг хэрэг бол ээжийг дуудаад өгнө. Тий. Тэгээд хотод ч гэсэн ялгаа байхгүй. Одоо нөгөө юмыг яаж мэдхүү те. Нэг байшингийн булан тойроод нөгөө байраа эргээд олохгүй байх тохиолдол гарна шүү дээ тий. Танах чинь 3 дугаар хоронд гэсэн үү? Тий. 33 дугаар сургуулийн ойрхон гэсэн үг үү? Тий. Энэ урагш урталт 43 48-тай ойрхон. Ойрхон уу? Тий. Тэгвэл тэр сургуулиар юу н орж үзсэн үү? Үзээгүй л энэ удаа тэгээд хичээл юм эхэлсэн болохоор оройтсон юм лөө гэж. Бананыг хичээл үздэг. Бананаар Ингээд одоо ер нь бол өөрийгөө бол даунтай гэж бодохгүй байгаа шүү дээ тий. Даунны тухай ойлголт юм манай охинд бол байхгүй. Яг ингээд даунны холбоон дээр кофе шоп дээр очисон чинь жоохон ингээд нэг шоконд орсон гэдэг аа шүү дээ тий. Ямар сонин хүүхдүүд вэ гэд тий. Тэгээ өөрөө нэг жоохон нөгөө яг энгийн орчинд өсөөд яг нөгөө нэг тийм хүүхдүүдтэй нэг олон харьцаагүй нөгөө яг л нөгөө энгийн одоо хөдөө чинь баг тийм ховор байгаа шүү тий. Тэгэнгүүт нөгөө нэг хүүхдүүд төр очингуудаа шууд нөгөө өөрөөрөө л хүлээж авч байгаа хгүй надад ингээд одоо ингээд нэг арай өөр дүр төрхтэй байлаа гэж бодоход нэг
юу юм уу да гэж айх ч юм уу нэг тийм ээ. Тэгэхээр би явмаар тийм чи нэг дор олон хүүхэд байгаа ш. Ганц хүүхэд байсан бол бас их анзаарахгүй тий. Яг сургуулиуд нэг хүүхэд байдаг л да. Тэрнтэйгээ өөрхөн найзалдаг шүү дээ. Даунтай юм уу тэр нь? Тийм аутизмтай юм. Аутизмтай арай өөр хүүхэд тийм. Тэгээд тэр мэн тэгэл өөрхөн ингээ харцдаг байхгүй. Тэгээд эртээ дараа нөгөө олон хүүхэд анх удаа очсон болохоор жоохон яс өөрөө бид нар бол хараад ойлгох байхад нөгөө өөрөө бас бүх юмыг яг ийм хүүхдүүд чинь шууд хүлээж авдаг. Тэгээд шууд хийлгэн учраас тий. Тэгээд нэг жаахан сандарсан маягтай ирсэн. Ирээд бүр гэртээ жаахан хөлөрж мөлөрцсөн ирсэн шүү дээ. Тэгээ анаа суугаад найзуудтайгаа танилцаад кафе ууя гэж жаахан шахсан чинь залбөөр жоохон твдээд дараа нь 2 дахь өдөр ирээрээ. Дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр битээрээ илж идэгий. Тийм. Саяны нөгөө очдөг өдөр болохоор нөгөө сургалттай байсан. Их олон хүүхдээсэн болохоор юу бас жоохон олуулаа зэрэг харахаар юу яж магадгүй л дээ. Бид нар болохоор өөрсдөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Манай тэнд явдаг хүүхдүүд чинь бүгдээрээ өөрсдөө даунтай чи даунтай шүү. Эднэр ингээд одоо даунныхаа холбооны кофе шоп, даунныхаа холбооны тим юм, даунны холбооны ийм юм, даунны холбооны шинжил гэл ингээд дандаа ингээд нөгөө даун гэдэг үгийг хилээд ойлголцсон байхгүй. Чи бол даунтай, миний хүүхд бол тэгтээ бол бүгдийг чадна. Яг хоо жоохон арай л нэг өөр чи одоо ингээд гудамжаар давуулаад явхлаэр өөр байгаа шүү дээ тий. Хүмүүс бол хараад мэднэ. Мэдээж ингээд хотод олонний дунд ингээд явхлаэр зарим давны тухай ойлголт мэдэхгүй хүмүүс байдаг. Энэ 104.5 манай бидний ингээд дэмжээд нэг цаг гаргаж өгөөд ингээд дэмжиж байгаад бид нар их баярлагддаг. Энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад бид нар нийгэмд эерэг зөв мэдээллийг түгээх зорилготой. Тэгээд эндээ бидний хамгийн гол зочин маань хинбэ гэвэл манай даунтай хүмүүсийн эцэг их гэр бүлийн гишүүд байдаг аахгүй. Эдгээр чи яг өөрхөө зовлон жаргал бүгдийг ярина. Тэгээд нийгэмд ингээд гараад хүүхдээ дагуулад ингээд гарахад тим бэрхшээл гардаг. Тим аз жаргалтай байдаг. Хүүхдийг дагуулж гаруул тим, гарахгүй бол ийм гэд ингээд харьцуулаад юмнууд ингээд хэл зөвлөгөө өгдөг. Тий. Одоо манай маргад болохоор тэр юунд бол ганцаараа байна тийм үү? Суманда. За ингээд сумдаа ингээ анх жоохон хөлд ороод дагуулаад ингээл явхад хүмүүс гайхажсэн уу танаа хүүхд чинь өөр юм өнтер гэд жоохон тийм гадуурх юм уу эсвэл жоохон сонирмоноо харьцах тийм тал ер нь гарч одоо сумд бол ерөөсөө их харьцангуй гайгүй штэ. Гайгүй. Зөвхөлөө байдаг. Тэгэл нөгөө бие муутай шүү гэл бид нар ч нөгөө багаас нь имлэг домлогоор их аваад явангууд айгуу тийм яг миний хөвгтөл одоо яг одоо бид нар ч одоо тэр болгон бас яг даунтай гэл явдаггүй шүү дээ. Ер нь зөвхөн гэл хүмүүс л зүрх муутай би энэ муул гэхээс биш яг нэг айхтар бол тийм хүнд мөдөр хүлээж авдаггүй шүү дээ. Тэгэл таарсан ч гэсэн гайгүй би харна. Сургууль явуулаад хөрөх юм аа л гэж ядгийн тэрнээс биш яг нэг тэгж гадуурхаж хүн дээр хүлээж авах юм бол ер нь бага гайгүй юу. Тий харьцангуй гайгүй. Айгуу азтай байна. Нэгдүгээр айгуу хөнгөн байна. Хөнгөн аюу хөнгөн байгаа байхгүй юу. Тэгэд хэл яриа бас гайгүй байна, ойлгоцтой байна тий. Өөртөө хөдөлж байгаа тэгэл ингээл харьцаж байгаа байдлыг харахад бол ер нь бол юу вэ? Гайгүй. Тэгэд ингээд сургуульд хичээл ороод ингээл ангийнхантайгаа хамт явж байгаа шүү дээ. За бага ангид бол нэг сайн мэддэхгүй л дээ. Ингээд бол мэддэхгүй бүгдээр адилхан үсгээ заах гэж байгаа. Аагаа уншиж чадахгүй ингээл нэг 4 5 хүртэл ерөнхийдөө бүгдийг ингээл мэдээд. Тэгэл нэг 5 мав дугаар ангиас ороод ирэхлээр нөгөө ялгаа гарна, хүүхдүүд ойлгож эхэлнэ. Одоо манай энэ жоохон юм ойлгохдоо нэг тийм ийм гэсэн яриа хөөрэ гарчаа юу. Эцэг класс ч юм уу. Тийм ялгаатай хандлага гардгийг. Тэгээд тэрий чинь анги удирдсан багш нартай аягуулсаа ойлгуул ээлжгээр багш нар бас их дэмжинэлтэй маргадыг ойлгох талаас нь хэлж ярина. Тэгээд үл ерөнхийдөө үл них айхтар бол тийм одоо бүрний сэтгэл эмзэглүүлсэн тийм ялгаа бол их гараагүй байж байгаа л төгссөн тий. Ямар гоё. Багш нар нэг мундаг бас хэлж ярьдаг. Тэгээ манай маргад ч өөрөө нөгөө анги дотор байхаар ер нь бас айгүй тийм эвсэгч юм уу нэг тийм юм дэх шүү дээ. Дүүлгэн хүний эвийг олох гэсэн хүмүүс байдаг тий. Уушлаараа инээтрээ ерөөсөө айгүй тийм одоо баг энгийн хүмүүсээс илүү ухамсартай байдаг шүү дээ. Айгүй тэгээд
найзаагаа гомдооцсон бол ингээд бодоол ингээд шаналал тий. Яна бид хийцэмсэн ингээд дараа нь тэрнээсээ уучлалт гуйдаг ч юм. Зааж өгөөгүй байхад өөрсдөө бүр цаанаасаа яна би тэгчлээ гэл ингээд нэг санаа зовоолн гэл. Тэгээд дээрээс нь айгүй буйртай тий. Айгүй буйртай. Ер нь их сэтгэл зөөлөнтэй хүүхдүүд байдаг. Тэг үн шудраг ялаг өөрөө бодсноор өөрөө шууд тусгалаараа хүлээж авдаг. Таалагдахгүй тий. Одоо ингээд танихгүй орж ирэхэд зарим хүнтэй айгүй ингээд нэг найлан хатаад бүр ингээд нэг эрхлээд наалдаад айгүй сайншраад ингээд бүр өстө хамаг ямараа л ингээд өөртөө байгаа ямаар дайлгаал. Зарим хүн орж ирэхэд буруу харж өрдөөс юу яахгүй таалагдахгүй буруу хараас очдаг зам байдаг. Яг өөрийнхоороо байх гэдэг тийм. За тий. Тэгээ одоо болохоор мэдээж энэ үйл болохоор таяр маань одоо гэрте байгаа шүү дээ тий. Гэхдээ ер нь бол сургууль ямар нэг юмд бол хамрагдсан нь бол дээр даунт хүүхдүүдийн нэг хамгийн онцлог шинж нь юу гэвэл даган дуурайх чадвар өндөр байдаг. Тэгэхээр энгийн сургууль одоо ер нь хүмүүст хэлээд байгаа байхгүй. Аль болохоор энгийн сургуульд хамруул, энгийн цэцэрлэгт өг. Тэнд нэг хэдэн хүүхд байх нь өртөөс сан байхгүй. Тэгэх юм бол тэд нар маань нөгөө энгийнхаа хүүхдүүдийг дуурайгаа л явна. Тий харин. Өөрөөсөө жоохон ингээд хөгжилд ороо тийм хүүхдтэй ангид орлоо гэхэд нөгөө сул хүүхдээ дуурайна. Одоо манай хүүхд анх ингээд тусгай сургуульд ороход тэнд нөгөө саачлалтай хүүхд байхад оройн эрэхтэй хөлөөж хэрэл орж ирж байгаа байхгүй юу? Хүүе чи яаж ангц манай ангид ийм хүүхд идэв. Өөд минийхөө дуурайж болохгүй тэр чинь бас хөлн өвчтэй байхгүй юу? Миний үгийн хөл нь бол зүгээр учраас тэр найз нь бол яг тэгж аваг, минийхүү бол зүгээр яв. Гэл ингээл ойлгуулаад хэлдэг ч юм уу те. Ер нь бол ингэ. Манай маргадын маань биний юм нь бол ирсэн үү? Ирсэн. Өөртөө үйлчилдэг альхэр юугаас ер нь сольдог өөрийнхөө хэмжээнд бол яа. Тэгэл бас бид нар давхар тусалцаа үзүүлэн тий. Яг бас нэг бүтэн бие даагаад яахгүй зарим үед нь бол тэгэл туслах шаардлага гарч байгаа юм чинь. Ер нь бол одоо ийм хүмүүс чинь байнгын л нэг хүний хараа хяналттай л байх гэдэг л да. Ер нь бол яг тийм тий. Байнгын асаргаанд байх шаардлагатай. Байнга ерөөсөө нэг л байхгүй л тэгээд бид нар чинь гараал нэг хэдэн минут яасан ч гэл хөөе хайчв наашраараа хол явахгүй шүү гэл тийм л байгаа юм. Тэгээд одоо яг бас яг наад дээр чинь бас нэг эмзэглэж байгаа юм юу вэ гэвэл одоо асаргаа сонголтын дээр бас нөгөө юм гарч ирээд байгаа байхгүй 16 хүрээд эдгээр чинь нийгмийн юу яадаг байхгүй нөгөө халамжийн нөгөө тэтгэмж нь тэтгүрлөө шилждэг байхгүй юу. Тэгээд 16 хүрээд эмчнэрийн нэмлэгийн нөгөө магадлангийн комиссар орно штэ. Тэнгүүтээ IQ тогтоолгоно. IQ 45-аас дээш байх юм бол асаргаа хасдаг. Тэгэхэд эдний асаргаа одоо ингээд яхад энэ хүүхэд айгүй зүгээр байна. Одоо нар зур гэвэл зурчин, энийг эвлүүл гэвэл багаасаа дадцсан юм бол эднэр чи хинээс ч илүү эвлүүлчихтэй. Тиймэрхүү юмар ингээд нөгөө шалгалт аваад тэг яг амьдрал дээр гараад ирэнгүүт чи нөгөө үйл хавар намраа сайн мэдхгүй гадаа гараад автобус унаагаар явж ингээ чадахгүй байгаа хүүхдийг асаргааг нь хасчдаг. Эмчнэрийн бас ийм доголдоод талууд бас байгаа. Одоо тэгээд нөгөө 16 нас хүрсэн гээд арай хөнгөн юуруу оруулаад өөрийнх нь үндсэн групп хасагдсан байгаа шүү дээ манайх ч одоо. Үндсэн группээ 375-ыг авдаг шүү дээ. Тэр нь хасагдаад улирлын 60 мянгаар л ирж байгаа шүү дээ одоо. Тэр тэгж байхгүй. Ахаад нэг сонголтоо хийлгээгүй байна. Тэр чинь нөгөө тэтгэмжээс тэтгүрлөө орохын тулд нөгөө шар хаад одоо бид нар хол шар хаадны имлэг гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр очиж эмчнэрийн комиссар ордог байхгүй юу? Тэрийг хийлгэхгүй бол тэр ингээд нөгөө тэтгэмж гэдэг юм маань тэтгүрлөө шилжихээ заавалчгүй тэрүүгээр орно. Энэ хоёлаа нэвтрүүлгийн дараа яриа те. Заавал орох хэвээр энэ маань асаргаагаа авах хэвээр тэтгэврээ одоо тэр нөгөө группэ гэж яриад байгаа шүү. Бид нар бол группэ ярьж байгаа тий. Группэ авах хэвээр байхгүй юу? Тийм тэртээ дөрвөө эдгээр маань ямар чадвартай байлаа гэсэн одоо нэг эвлүүлдэг юм аа мундаг хийлийг байлаа гэсэн юу яа. Нийгмийн ерөнхийдөө энэ дэр чинь юу ухаан одоо IQ байхгүй тий. IQ бага штэ. Харахад одоо ингээл нэг өстэй бид нар л явтаа өөртөө хүүхдтэй ажиллаж өстэй мундаг байжтай хөнгөн байжтай болж гин гэх чинь бие дагаад амьдрах чадвар нь байхгүй л байгаа. Харин тий. Тэр мэр тал дээр бас энэ эмчнэр
бас бодолцох хэрэгтэй байхгүй бид нар Тий, чинь одоо даун гэдэг онцлол Хизээч бид нар эргээ засрахгүй шүү дээ. Тий. Ер нь бол одоо сайжирна гэсэн юмгүй л байна. одоо даунтай хөлтөч чинь 46 хоромсоонтой байхад 47 бол чинь тэр 9 болгоны хоромсоовыг одоо 46 руу оруулаад эрүүл болгоно гэхээс байхгүйгээс хойш Харин одоо эдгээр дээр тэгж нэг хүндрэл юу байгаад хатуурхаад хасаад ах шаардлага бол баймаргүй санагдаж байгаа. Ер нь бол яг нэг оюуны нөгөө нэг бэрхшээлтэй хүмүүсийнхаа группт ордог аутизм даун ордог. За яг аутизм бол нөгөө бас арай өөр шүү дээ. Бид нар ч ямар нэг хоромсом яг уу тэд нар ингээл нийгэмшээд ирэх юм бол арай гүн гүнзгээс өөр болчих чинь тий. Манай эднэр чинь бол тийм биш байгаа байхгүй. тий. Ер нь бол учир дутагдaltaй шүү дээ. Ер нь бол. За маргада манай ингээд бас нэвтрүүлгийн маань цаг ингээд бас болд юм аа тодорхой хугацаанд ингээд тий. Чи найз нөхдөд гоё мэдчилгээ хийлээч. Найзуудаа баярлалаа. Найзууд баярлалаа. Тий. Чи аавдаа хайртай юу? Хайртай. Тэгвэл аавдаа хайртай, эгчтэй хайртай гэдэг. Тий. Танд болохоор одоо манай энэ бусад сонсож байгаа дөнгөж ингээд даунтай хүүхдтэй болцсон. Эсвэл нөгөө бага насны тийм ээжүүд гэр бүл өөр нөгөө одоо миний асуугаагүй зүгээс ийм байвал зүгээр шүү гэдэг тал дээр бас юу санаа оноо байвал хэлж болно шүү. За одоо ийм хүүхдүүд ингээд төрөөд ирэнгүүт одоо бид нарт дээтрэнгүй ирсэн билэг учраас энийг бол яах ч аргагүй буцаах аргагүй шүү дээ бид нар. Тийм учраас хүүхдүүдэд аль болох л хөөрхөн ингээд багаас нь нийгэмшүүлээд биеийн айгүй тийм эрүүл бэлтаржуулж баймар юм шиг санагдав. Их сулхан байх тусмаа л нөгөө хүүхэд танаад яаж өвчлөмтгий ч юм уу тийм ээ. Тийм сул талтай байх лөө. Тэгэхээр одоо аль болох биеийг эрүүлж хэрэгдөө байлгаал багаас нь хөгжүүлэл нийгэмтэйгээ ойрхон тэгээ бас нийгмээс тусгаарлахгүй аль болох нийгэмд оруулах хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ яг ганцаараа гэртээ байгаад ах юм бол энэ хүүхэд ч одоо хинч биш болмоор юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм ер нь бол нийгэмд л гарах хэрэгтэй тийм. Нийгэмд байх хэрэгтэй. Тэрнгүү хүн болоод төрсөн ямар хүнээс юу байх биш тийм биз дээ. Би үл тэгжил боддгийн тэгээд чадах юм ин хийлгээд өөрийн хөрхөн нээлттэй байлгаарай л гэж хэлээ дээ одоо өөрөө өгөхгүй тий. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад ингээд цаг заваа зарцуулаад өвдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн таярта баярлалаа. Баярлалаа маргадаа. Баярлалаа. Нэвтрүүлэгт орох ямар байх юм? Гоё. Гоё юм уу? Чи жоохон дургүй байсан уу юу ихлэ? Дуртай. Дуртай байсан юм уу? Баярлалаа. Ийм хөөрхөн охинд үнэхээр их баярлалаа. За бидний нэвтрүүлэг маань ингээд үүгээр өндөрлөж байна. За баярлалаа. Баярлалаа. За үзэгч сонсогчдоо бас баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Том боллоо гэд үүрнээсээ тэдний сайд олохгүй. Өсөж өндөлөө гэд аав ээжийнхээ гэрээс холдохгүй. Ингрээсээ хизээж салгаж чадамгүй тийм л үнцэнтэй эрдэнийн зүйлд цөөхөн ч гэлээ. Бидний дунд бийг мартаж болохгүй. Энгэрт зүйлттэй эрдэнэ нэвтрүүлэг.